Тийм одоо шинээр орж иж байгаа засгийн газраас өргөн барьж байгаа амар сайхан сайдын өргөн барьж байгаа энэ стандартчлалын талаарх техникийн хуулийн төслийг одоо бодвол дэмжиж энэ ажлыг хэсэг ажиллаж байна л гэж ойлгож байна. Гэхдээ тэр хуулийн төслийг харахаар эргээд одоо хувийн хвшил аж ахуйн нэгжийн байгууллагуудыг бас дахиад дарамтанд очруулах ийм төсөл харагдчихжээ л дээ. Батнаримдал гишүүн бодвол энэ хуулийн төслийг маш сайн үг өгүүлбэрээр нь харсан баг. Тэнд зааж өгж байгаа тэр 1.8 сарын тийм ээ гэрчлэгээ одоо буцаад авах жишээ нь тий. Тэгэл ерөөсөө ингээд нэг бичиг цаас дахиад нэг дарамт шатанда нөгөө аж ахуйн нэгжид учруулж байгаа энэ дарамтыг над хуульч өөрөө бас эргээгээд оруулаад иржээ л дээ. Сая хүнсний тухай хуулийн төсөл дээр бас ажлын хэсгийн хурал Батнарамд гишүүн хариулах юм байна 1 минут. Тэгээд хариулт хангалттай бол Бачмын гишүүн ахад тодруулж байна. Тэгэхээр бидний санал дүгэлтэн дээр ч гэсэн ер нь энэ стандартын энэ одоо боловсруулахаас ихсэн процессыг бол илүү одоо хувийн хвшилт мэрэгжлийн холбоодоор дамжуулсан процесс яг олон улсын жишгэн ч гэсэн байх хэрэгтэй байлаа л да. Тэгэхээр энэ дээр бол бид нэр санал дүгнэлтээ бол гаргасан байна. Тэгэхээр энэ хуулийн шинжилсэн найруулал дээр ч гэсэн энэ одоо жишээлбэл аж ахуйн нэгжүүдэд дарамт болох гэсээ илүүтэйгээр илүү одоо тусдын болох тэр өнцгөөс л бид нэр одоо бодож харах хэрэгтэй. Түрүүнд одоо жишээлбэл тэр хилцэг хэсгээр ингээд гişүүд бас хэлж ялээ л дээ. Тэрүүнтэй бол байр суурь бас нэг байгаа. Стандарт гэдэг өөрөө нэгдүгээрт одоо олон улсын жишгээр аваадсан ч гэсэн сайн дурын одоо бүрдэг бичиг баримт одоо хамгийн одоо минимум одоо дагах те эндээс дээшээ гэж болно. Гэхдээ тэр техникийн зохицуулт буюу одоо жишээлбэл хүний амь нас эрүүл мэндэд хамааралтай тэр зүйлүүдээр бол одоо техникийн зохицуулт гэдэг нь одоо заав